За speed scan 8010 гэдэг сканерыг гар утастай ихэнх холбогцоо өргөё. За ингээд юу дотор бол ном байж байгаа. Ийм ном байгаа. Энэ номны хамгийн ард талд нь ийм Bluetooth heat pairing гэсэн юм байна. За энийг эхлээд уншуулна. За уншуулгууд энэ сканер өөрөө ингээд одоо бүтэрсэн. За ингээд энэ яг энийг ингээд уншуулчих. Тэнгүүд ингээд энэ гэрлэн ингээд анивчна. Ингээд анивчаад эхэлнэ. За ингэнгүүт одоо Bluetooth-тэй хасаад. За Bluetooth-тэй хасаад онсаад. За одоо ингээд скан хийн. Хийнгүүт гараад ирсэн тийм. Энэ дээр ингээд дараа. За тэгээд pair гэдээ зарчна. За одоо ингээд дээд гэдэг дуургууд энэ ингээд амжилттай болчлоо гэсэн. За одоо нөгөө програм ашиглаж байгаа програм руу ороод за одоо ямар ч юм YouTube мессеж програм хийчихье. За энэ дээр одоо ингээд бүтээгдэхүүнтэй. За ингээд баркодыг уншуулгангууд ингээд хараад ирчихнэ. За ингээд ашиглаад байна. За хэрвээ энэ ном байхгүй байх юм бол энэ дээрээ ингээд удаан дарангууд гэрлэн ингээд анивчаад эхэлнэ. Тэр үед нь та хэд аваад бас адилхан pair ингээд яваад иж болно гэсэн үг.